Сайн байна хүндэт телехарагшид таны анхааралд жигүүртэх хулгын манай ээлжэт дамжуулга. Монгол тургад ардуудэ уран зохиол баян түүхтэйгээш. Харин уран зохиол шинжилхэн түүх ямар гэшв гэж өнөөдөр хэлсэхэмнэ. Монгол тургад ардуудэ нэг хэхэг болох манай буряд арды уран зохиолын түүх анхад рушинти 1905 онд хөвлөд гархан байна. Энэ номхада урд хилэн дээр история бурятской советской литературы гэж ном гархан байна. Энэ номсоо манай буряд уран зохиолын түүх эгэт рушин 1900-аад онуудын хинхэ бишигдхэн зохиолнууд 1950-аад он болтер бишигдхэн зохиолнууд тухай уран зохиолчд тухай энэ номсоо мэдээсэл ороо. Тэрнээ удаа 1967 онд история советской бурятской литературы гэж ном захагдаад нэмэгдээд дахин хөвлөлд гархан байна. Энэ номын авторнууд хэд байгаа гэхэд буряды эрдэмэ төвөө эрдэмтэд буряд уран зохиол шинжилэгчид Иннокентий Ким, Василий Ценич Найдаков, Цэрэн Анчик Нимаевич Дугар Нимаев гэх эрдэмтэд өөрөнгөө шинжилгээ ажил энэ номсоо оруулсан байна. Удаа 1995 онд хоёр ботихоо бүрийдэхэн история бурятской литературы буряд уран зохиолын түүх гэж ном бахаг хөвлөлд гараа. Энэ номууд хада нэгт хувийн хада буряд уран зохиолын түүхэд хандахан нэгт ботидын буряд уран зохиолын түүх бишигдээ. Тэгээд ямар зохиолнууд энэ номсоор байдаг гэхэд эгэ төрүшин 18-т 19-т 100 жилд бишигдэхэн төрүшин уран бүтээлнүүд тэрнээ гадуур бахана будын шашинда хаваатай уран зохиол тэгээд зүүн зүгээ ардуудэ оршуулхан уран зохиол гэх тэрнээ гадуур 20-100 жилийн ихэн үеийн эгэ төрүшин зүжиглэмэл зохиолнууд төрүшин шулгууд рассказууд 1920-од оны 30-ад оны энэ нэгт ботидын орхон байна гэш. Хоёрт ботинд хада 1940-од 50-ад онуудын хугацаанд зориулагдсан буряд уран зохиолын түүх бишигдээ. Энэнсо агуу их хэсгэр нөх хамгаалгын дайны үеийн уран зохиол тэгээд 1950-ад оны уран зохиол тухай манай эрдэм шинжилэгчид өөрөнгөө уран бүтээлнүүдийг оруулсан байна. Тэгээд 1997 онд 3 хувийн 3 боти буряд уран зохиолын түүх гэж гархан байна. Харин 3 боти сон 1950-ад 60-ад онууд ихэлж 90-ад он болтер хайшин гэж манай буряд уран зохиол хөгжихэн байна. Ямар жанрын талаар хөлбөрийн талаар зохиолнууд бишигдээ ямар уран зохиолчд өөрөнгөө уран бүтээлнүүд бишихэн байна гэж энэ номсоо их дэлгэрэнгээр зохиолын дэлгэрэнгээр энэ номын зохион байгуулагчид бишихэн байна гэж. Тэгэхдээ энэ 3 боти буряд уран зохиолын түүх орд хилэн дээр 1995-1997 онуудад бишигдээ. Тус номуудын авторнууд гэхэд манай мэдээж уран зохиол шинжилэгчид хөлбөшгөө эрдэмэ доктор, профессорнууд хөлбөшгөө эрдэмэ кандидатууд өөрөнгөө хувитар уулж энэ номсоо материалнуудаа оруулсан байна. Тэдний тод нэнтрон нэрлэвэл манай мэдээж эрдэмтэд Александр Бадмаевич Сактоев, Василий Церенич Найдаков, Цэрэн Анчик Нимаевич Дугар Нимаев, Саян Джимбич Балданов, Сысыгылковна Асорова, Мэри Матвеевна Хамгушкеева, Светлана Степановна Имихелова гэх эрдэмтэд өөрөнгөө ажилнуудыг энэ номсоо оруулсан байна. Харин буряд хилэн дээр буряд уран зохиолын түүх гэж анхад рушинти 2015 онд нарахара. Тэгэхдээ буряд уран зохиолын түүх буряд хилэн дээр баха эгэт рушин буряд уран зохиол хилж мөнөө үеийн цаг хүртэр энэ бүхий хугацааны харж буряд хилэн дээр хэдэн авторнууд энэ ном хөвлөсөн байна. Энэ хэдвэгэхэд хөлбөшгөө эрдэмэ кандидат Болот Бадмаевич Бадмаев, педагогикийн эрдэмэ кандидат Ольга Бальжанимаевна Бадмаева, залуу уран зохиол шинжилэгчид
Аюна Александровна Забанова, Грылма Цириндаржиевна Абидуева, тегет мини баха орын оролхан хобита инна номды бигеша. Тегет инна номо дахин шынылжы хойрменға арвон долоңында баха материалноды немыжы инна номо биді хойрменға арвон долоңында дахин кыблулхын байныпте. Моңғол орын захиолы содылғаны туғы, Моңғол орын захиолы шуым жылыл, Моңғол орын захиолы мұнау ем байдыл. Гыжа ины сыдыпты зарыулыгдахын, инді хайя ноябрь харин қорин қойырта. Хита долысы овыр Моңғолы нейслы хуқ хотада үрдім шынжылхы олыс хорынды хорыл үңгірві. Ины хорылдайры тавын ботиға бүридіхін Моңғол шоуды орын захиолы содалған, орын захиолы шынжылыл, тегет орын захиолы хайшын гет юрынкы хоргольда болың дейді хоргольда зақы оналарға тұқай има тома номай нейлті үңгірхін бәйні.
болсон дижитал хүмүүлэг тусгай мөрөгжлийн хөгжлийн холбоо хийгээд өвөр Монголын багшийн сургуулийн Монгол сурлын дээд сургууль 2 хурлын зохион байгуулжээ. Нэгдүгээр хурлын бол шинжилгээний салааны төрөнд миний урилын даачилсан улсын нийгмийн шинжилгээ хааны суурмны том төсөл болог Монгол утга зургийн шинжилгээний салааны төв гэдэг 5 нийт номны төрөнд ярилцааны үргэлжлэжээ. Хоёрдугаар хурлын бол миний бичсэн 30 гаруй номны төрөнд утга зургийн онолын гол чиглэл дагуу болли залуу үрдэмтэд болли ярилцаа үргэлжлүүлсэн байж байна. Тэгвэл нэгдүгээр хурлын боллоо голын боллоо думдулсан шинжилгээний санааны тогтолцоо үрдэмтэн шинжилгээний тогтолцоо хөлгийн тогтолцоог бээгүүлэх нэг чиглэл дагуу болли манай үрдэмтэн бахнаар болли өглөөл төвшүүлж илтгэл хийжээ. Хоёрдугаар хурлын болли голын боллоо одооны шинжилгээ мөрөгжлийн хөгжил дагуу тоожуулалт уянжуулалтын өрөнд манай утга зургийн судалгаа хөрхийн хөгжиг тояа болли залуусууд болли өөрөөр нь бодол саналаа болли төвшүүлсэн байж байна. Тэгээд энэ хоёр хурал боллоо манай Монгол утга зохиолоо онол дижитал хүмүүлийн судалгааны боллоо нэг нь удааны боллоо том өцөнэ ярилцаа болж манай өнгөрснөө хийсэн ажлыг дүнсэн мөртөө одоо байдлаа өрчүүлж ирүүдэгэ молли бараасан өрдөм шинжилгээний уурын сурал өтгөн болсон хурал болсон байж байна. Тэгээд нэг хурлын одоо ярилцаг өтгөд болсон хүний хаваас хуралд орсон өрдөмтөн бах нартаа молли баярлан таларж байна. Төвшүүлсэн санал шүүмжигэн болли бийг үүний болли хүлээн авч байна. Нөгөө талаар болли залуу өрдөмтөнд төвшүүлсэн үжил бодол хурш шуурхэ. Маш орон шинэ асуудал шинэ үзэгдлий боллоо. Маш одоо топ тодрон ярьж гаргасан байна. Тийм болохоор манай залуу өрдөмтөнд нөхдөд бас баярлан таларж байна. Та бүхэн сайн байцгаана уу? Намайг Чилгэр өдөг Леонингийн үндэстний хуулийн арааны нейрологч байна. Мөнч Монгол утга зохиолын шинжилгээний салаагийн төгсөн нэг ширэс намын хариуцсан нейрологч болно. Тус нам бол нийт 5 дэвтрээр бүрдсэн байна. Нэг дугаар нь бол материалын систем, 2 дугаар нь бол садлагааны систем, дээд доор дэвтэр, 3 дугаар нь бол хүмүүжлийн систем, дээд доор дэвтэр. Тэгээд энэ нэг 5 ширэс нам бол маш их ач холбогдолтой байгааг бодож байна. Өдгөр ширэс нам бол улсын 14 дугаар удааны төлөвлөлд орсон ном байгаа. Тийм мөртөө манай үндэстний суур мөнгөний төслийн олсон ном байгаа. Өдгөр төсөлд орж байгаа нь бол энэ нэг номны үн үртэг болоод соёлын ач холбогдлыг харуулж байгаа. Өдгөр төсөлд орхолыгаан бас одоо маш их дэсээр шилгаруулад шилэн сунгаад сая төсөлд оруулж байгаамаа. Тус намын хөвлөл одоо чөөхөн тод үндэстний утга зохиолд авчилвал үндэстнийхэн соёлыг хөгжүүлэн уламжилж байгаа ач холбогдолтой. Тийм мөртөө Монгол Думдад улсын утга зохиолд авчилвал манай Думдад улсын утга зохиолын уулгийг түүлдэржүүлж өргөдгөөж их ач холбогдолтой байгаамаа. Та бүхэн Монгол утга зохиолын шинжилгээний салаагийн төгсөн нэг ширэс намд анхаарлаа хандуулах. Тэгэхдээ энэ номын нээлттэй их амжилттайгаар өнгөрсөн байна. Энэ номхада хятад улсын ардуудын уран зохиолын түүхэд Монгол уран зохиолын түүх, Монгол уран зохиол шинжилхэн түүх гэж өөрөнгөө багтим хоббита болж орхон байна гэж хэлэхээр энэ төсөл биелүүлэгчд 2014 оноос эхэлж энэ хэдэн жилнүүд энэ ажлаа их амжилттайгаар бүтээж олон эрдэмтэд өөрөнгөө хоббитар болгон байна. Тэгээд энэ төслийг удирдах явхан хүн бэгхэд хөлбөшг эрдэмэ доктор, профессор, өвөр Монголын багшийн их хургуулийн Монгол шударганы дээд хургуулийн захирал Ман Жуань багш удирдах байна гэж. Энэ болгон хурал тухай бид сюжет харъя. 11 сарын 22-ны өдөр Оросын холбоо, Япон улс, Монгол улс зич бүх улсын ил газрын 150 гаруй эрдэмтэн хүүхатж угларч улсын нийгмийн шинжилгээ ухааны суур мөнгөний том төслийн бүтээл болох Монгол утга зохиолын шинжилгээний салаагийн түүх ширэс номын тухай судлан ярилцж тус бүтээл бол Монгол утга зохиолын шинжилгээний салаа бүрэлдэн тогтсныг тунхагласан туг чанартай бүтээл мөнгөх өндөр үнэлт өгчээ. Ойлгосноор Өвөр Монголын багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал Дорн Тэнгэр профессороос голон эрхэлж, Өвөр Монголын үндэсний их сургуулийн профессор Баас Хөө, Төвийн үндэсний их сургуулийн профессор Ван Мандах,
Өвөр Монголын Багшийн их сургуулийн профессор Чэж Холмон, Өвөр Монголын их сургуулийн профессор С. Урсгал зэрэг олон эрдэмтэн оролцсон Монгол утга зохиолын шинжилгээний салаагийн түүхгэх том төслийн сэдв нь 2014 онд батлагдаж 2022 онд биелүүлэн 2024 онд судалгааны бүтээл болох 3 бод 5 дэвтэр намаа хөвлүүлжээ. Хурал тухай хылхы болбол энэ хурал дээр гол сэдвийн хада энэ хятад улсы хятад уран зохиолын 1% болон Монгол уран зохиолд зориулагдсан олон тоотой илтгэмнүүд тавигдсан байна. Монгол уран зохиол мөнөө сагы талха ямар аргаар хайшин гэж шинжилэгдэнэ гэшэв. Тэгээд ямар ажлнууд мөнөө дээр хөвлөгдөж байна гэшэв. Гэхэм үтэ тэгээд тусгай баха Монгол уран зохиолд зориулсан Монгол уран зохиолчтой уран бүтээлд зориулагдсан онирхолтой илтгэмнүүд тавигдаа. Тус хуралда хятад улсы, Монгол улсы, Японы болон Орсын холбоот улсы эрдэмтэд хаваадан байна гэшэ. Тус хурал нэгдэмэл хуралха болон халбары хуралнуудаа бүрдэн байна. Нэгдэмэл хурал дээр энэ 5 ботхоо бүрдэн шинэ номой нээлтэн тэрнээ гадуур хятадын шинжил ухааны академийн эгэ том төсөл энэ төсөлд орхон Монгол уран зохиол шинжилгээ проект төсөл тухай хэлэгдэн байна гэж. Энэ төсөлөө удах шанар олон эрдэмтэд тодорхойлж өгөн байна. Шагная. Энэ Манчан профессор ялангуяа орчмын жилүүдэд энэ хамгийн шин арга мөрөгжлийг шингээж аваад чангаад Монгол содлол, Монгол уран зохиолын содлол, Монгол хэлний сургаан хүмүүстээ уялдуулаад үлэмжийг авьяаж итгэл гаргаж яана гэж би дотроос нь биширдэг. Энэ удааны энэ хурал дээр төвшүүлж байгаа Монгол уран зохиолын одоо эрдэм шинжилгээний түүхийг энэ судалгааны сэдвээр хэлж хийснээр далай маш гүнзгий утга чанартай. Монгол утга зохиолын шинжилгээний салаагийн түүх Дорн Тэнгэр профессорын өдөрдөн биелүүлсэн улсын том төсөл юм а. Энэх төсөл бол шинэ хараа, шинэ систем, шинэ онол арга барилаар судалсан шинжилгээний түүх болно. Энэ нь одоо дэлхийн Монгол уран зохиолын судалгааны шинжилгээнд төдийгүй одоо бүхий л утга зохиолын судалгааны шинжилгээнд маш үнэтэй материалыг хангааж өгсөн гэж бодож байна. Дорн Тэнгэр профессорын улсын том төсөлд Монгол утга зохиолын шинжилгээний салаагийн түүх гэдэг ширээс бүтээл бол энэ голын шин ойлгогдох нь шин хөрөө шин үжил санааг дурж яргасан байна. Жишээлбэл салаа шинжилгээний түүх гэдэг тэгвэл материалын системийг цогцлог судалгааны үжил санааны талаар шиний үүссэн онцлог байна. Жишээлбэл жаан материалыг судлах Өвөр Монголын Багшийн гих хургуулийн Монгол шудлын дээд хургуулийн захирал хөлбөшгэрдэм доктор профессор Манжуань мөнөө дээр ганц эрдэм шинжилгээ ажил хөхийн гадуур баха Багшийн ажил хэнэгэ шапта тэгээд тэрний хажуугаар баха бүхий Өвөр Монголын уран зохиолчдын холбооны төрүүлэгш байна. Юунд бүдэ өөрөө баха уран зохиолч олон тоотой номуудыя бишхэн мэдээж уран шүлэгш. Өвөр Монголын уран зохиолчдын сэтгүүл университет гэж нэртэй мөнөө 2025 онд энэ сэтгүүл 70 жилийн оян баяр тэмдэглэж байна. Тиймээ Манжуань багш энэ сэтгүүл тухай баха бидэнд хөөрж өгөн байна гэж. Дайран сэн бэ нүү. Энэ жил бол манай университет сэтгүүл нь хөвлөлийсэн 70 жил боллоо. Мөдөд университет сэтгүүл болбол манай Монгол хэлний уран зохиол нь цоолног суурин газар 70 гаруй жилийн хугацаанд университет сэтгүүл боллоо. Маш олон Монгол хэлний зохиолчдын боллоо хүмжилж маш олон Монгол хэлний шилдэг бүтээлүүдийг сэтгүүл дээр боллоо нийтэлсэн байж байна. Нөгөө талаар боллоо университет сэтгүүл боллоо. Манай Өвөр Монгол шинэчлэн бүх улсын хөвчөн болбол маш олон удааны
오랜 저는 아질라기 원리 저한 배울지 만약 오랜 저는 오랜 술리 원리 국전대 올라선 가비았을거나 나지 잡듯을 올라 이 바로 그 뚜르 존에 나야 돈에 위에서 이러더니 음식스 스트는 한 원리 엉식 시원제 저할 시원제 바르글 들어 위에서 이러 운일식 스트는 몰라비 바르 혹차 월건 알들로 원리 저할지 엉득 손득 운이 얼른히 꼴벌룩 붙어를 돌라 운일식 스트를 원리 니들서 매전 더불어 원리 은다시를 말 운일식 스트를 멀리 봤어 바를 전 달을 적 스트가 멀리 일하를 전아 만약 스트를 벌러 닉 달을 벌러 오렌지 홀람 멀리 조월 벌적 탑친 닉 탑처럼 담다 돌리 만약 오렌지 홀 벌리 북 엉식 내 벌리 손에 벌리 그렇듯 누가 달아라 운일식 스트를 벌러 만약 남 둘인 돈 홀래 운일식 스트를 벌서 만약 남 둘인 소트를 와홀릭 운전에 둘은 버틀릭 언니 와홀릭 탈들거든 마시 가비아치 돌가라슨 스트를 모나 운일식 스트를 벌러 무엇이었다 만에 몽골 오른쪽은 길지름지 돌을 채득 스트를 더들 들으라 운일식 스트를 가르쳐 저로 돌을 만에 어떤 애 예박자가 오른쪽을 내월라 길지름지 돌을 채득 어찌 말라 운일식 스트를 가르친 늘러 저로 돌리 어린애 듣은 월슨 듣은 상으로 뛰벌리 보러 얼굴지 무엇이올라 엉식신 스트를 돌리 헌학슨 저로 돌라 운이 스트를 돌리 비행벌리 갈득 하르득 근데 어떻게 올라가서 쓴졌다 운이 스트를 올라가면 운전에 오른쪽은 목질 바트를 돌리 돌아서 왔음 이미 가비아치 돌때 스트를 원래 이미 그 어떤 무디아 혹은 이미 차고 돌라 많이 오른쪽 야 좋지나 오늘 스트는 야 잡잖아 이 몰라 스트글지 뭐 많이 저할지 엉치 따르고 들어봤어 어떻게 좋을지 아시는 거지 어찌 좋아 근데 이런 거 얼마나 저할부터 그냥 전혀 생각이 좋으시는 아니 엉식내 선득 더득 엉식내 원리 어떤 버틀 산은 어디르거니 알들가득 이부터 놓다 몰라 스트들 이 스트를 몰라 이론이들은 이거 몰라 차근에 돈 원래 차근에 웅버티 원래 엉식시단 원리로 손을 풀은 누가 달라를 원리 운일식 스트로서 어떤 신무디아 대원리 웨슨백 어떤 신질로한 책능물을 길대봤어 웨슨백 어떤 신질로한 책능물을 진 우르부터리 원리 애실지 만약 운일식 스트로들 같은 저런 멀리 얼른 무디아가 담들지 엉식이 알는 것을 그거 몰라 어떤 차근에 돌금 잘 누가 달라를 만약 운일식 스트로 몰라 얼른 올슨 만약 올슨 같은 배가 몽골 오른 저리 선율득 소들득 보내버리 알근들 무슨 배 은거다 육조 달라를 몰라 어떤 벌써 운일식 스트로 몰라 얼른 아래 금저 앞제가 dimba 원슨 같은 배가 들이득 몽골 소달리득 몽골 오른 저리 소들득 보내버리 앙알리 원리 다지치 dimba 뒷내 같은 비행구 득 스트를 볼까 올라 익세누 거지 임보디 Игже убур Монголда болхан хорылдер ихо хонерхалте номе нейлта ихам жылтатайгар унгуро тигед ины аяр тавын ботихо буридыхын томо ном хада горбун тима хобиха баха буридыхын бэни горбун хобин хада нэгити хобин хада Монгол шоуде орун зохиолы туухы Хоёртын хада Монгол шоуде орун зохиолы судалганы туухы горбутын хада Монгол орун зохиол ана хорголида болон дейди хорголида хышел ягат заха тохе оноларга тера методический талар баха ана материалну дынном сорхым бэна игже убур монголе бакшын гихо хорголида унгырхын хорылдера Монгол шоуде орун зохиол муноида ямар бэдэл тегешип ямар туухыте бэхимба гыжа бида ихо хонерхалте илтхнуды шаңнахым бэнебде тиге дыны шыны ном Монгол орун зохиолда зарюлыктахын ном гэша болтонда иха хырыкте ном гыжа гыршылхер бэнылда тус Монгол орун зохиолы туухыда зарюлыктахын ном хада оншакшатта тигет ырдым шынжылык шыкта болын юриншья хунды иха хырыкте ном гыжа гыршылныпте
Инегер дамжуулгыя төгсгөнөп де дахин узатра баяртай.